За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилье. За төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг 7/4/10 ээлжилт сургалт мэдээллийн цаг маань эхлэхэд бэлэн болж байна. Өнгөрсөн оны сүүлчээр удирдлагын академийн судалгааны багаар судалгаа хийлгэсэн байгаа. Энэ судалгааны багийн хүрээнд удирдлагын академийн багш доктор Мөнхбаатар багш маань бол энэ сэдвээр мэдээлэл хийн. За дээрэс нь яам агентлагийн төрийн албан хаагчдын боловсрол, мэрэгжил, нас туршлагын талаар бас судалгаа хийсэн байгаа. За цаашдаа бид энэ бодлогынхаа хүрээнд нийт төрийн албаны хэмжээнд бас энэ судалгааг өргөжүүлэн хийнэ гэдэг ийм төлөвлөлтөд явж байгаа. За энэ хүрээнд удирдлагын академийн багш доктор Баян Мөнх багш ахлуулсан судалгааны баг судалгаа хийж ажилласан. За Баян Мөнх багш өнөөдөр хичээлтэй байгаа учраас энэ судалгааныхын чиглэлийн мэдээллийг бол миний бие та бүхэнд танилцуулнаа. Ингээд өнөөдрийнхөө сургалт мэдээллийн цагаар энэхүү хоёр судалгааны чиглэлээр та бүхэнд мэдээлэл өгч ярья гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаа. Ингээд миний бие эхний ээлжинд судалгааныхаа сэдвийг ярья. За яам агентлагийн албан хаагчдын боловсрол, мэрэгжил, мэрэгшил, ажилласан хугацааны дүн шинжилгээний чиглэлээр хийсэн судалгааны хүрээнд та бүхэнд ярья. За судалгааны зорилго маань ерөнхийдөө ямар зүйлийг агуулсан бэ гэхээр яам агентлагийн албан хаагчдын боловсрол мэрэгжлийн бэлтгэлийг өнөөгийн нөхцөл байдалд бас шинжилгээ хийж мэрэгжлийнхэн төвшингийг тодорхойлох. За цаашдаа энэ мэрэгжил боловсрол туршлагын чиглэлээр бодлогын төвшөнд ямар зүйлийг хийх вэ гэдэг талаар санал гаргахад оршиж байгаа. За хүлээгдэж байгаа үр дүнгийн хувьд төрийн захиргааны албан хаагчдын боловсрол мэрэгжлийн бэлтгэл өнөөгийн нөхцөл байдлыг дүгнсэн судалгааны тайланг гаргаж төрийн албаны зөвлөлд ирүүлсэн. Одоогоор өнөөдрийн ярих гэж байгаа энэ мэдээлэх гэж байгаа хоёр судалгааны сэдв материал маань бол судалгаа имэн вебсайтанд бүрэн байрсан байгаа учраас дараа нь та бүхэн бас дэлгэрүүлээд эндээс үзээрэй гэдэг зүйлийг бас хэлэх зүйтэй баг. За судалгааны тайлангаас гарсан дүгнэлт санал нь бол төрийн захиргааны албан хаагчийн хүний нөөцийн мэрэгжлийн өнөөгийн нөхцөл байдлыг бодитоогоор тогтоох, дүгнэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлох суур нөхцөл болох юм гэдэг ийм нэг үр дүн байгаа. За дараагийн үр дүнгийн хувьд бол төрийн захиргааны албан хаагчдын боловсрол, мэрэгжил, мэрэгшил, ажилласан хугацааны өгөгдөл мэдээллийг судалгааны арга зүйн үндэслэлтэд бүрдүүл шинжлэх суур аргачлалыг бүрдүүлж байгаа. За мөн төрийн албаны хүний нөөцийн бодлого боловсруулах, хөр нөлөө бүхий шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх чиглэлээр ашиглана. За судалгааны үр дүнгээр төрийн албаны хүний нөөцийн мэдээллийн системийг цааш нь төгөлжүүлэх, за судлаач эрдэмтдийн судалгааны ажлыг дэмжихэд чиглэх ийм зорилттойгоор бид хэд ажиллаж байгаамаа гэдэг. За мэдээж судалгааны өгөгдөл үр дүнгийн чиглэлээр ямар зүйлүүд байх вэ? Яам агентлагийн төрийн албан хаагчдын боловсрол мэрэгжлийн талаарх үндсэн үзүүлэлтийг та бүхэнд дараагийн слайдуудаараа харуулах болно. За албан хаагчдын эзэмссэн мэрэгжил боловсролын төвшинг мөн харуулна. За ажилласан жил мэрэгсэн байдлыг харуулах юм. За өгөгдөл цуглуулах ажлынхаа хүрээнд бол төрийн албаны зөвлөлдөр нэгдсэн байдлаар ажилладаг хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо системээс өгөгдлийнхөө бааз суурийг авч ажилласан байгаа. За өгөгдөл шинжлэх ажлынхаа хүрээнд бол яам агентлагийн төрийн албан хаагчдын боловсрол мэрэгжил, мэрэгшил, ажилласан хугацааны талаар хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдалд бол шинжилгээ хийсэн ийм зүйлүүд байж байгаамаа. Өөрөөр хэлэх юм бол тоон өгөгдлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны мэдээлэлд статистик шинжилгээ хийх багц програм ашиглан боловсруулалт шинжилгээг хийсэн. За судалгааны их олонлогынхоо хувьд бид өнгөрсөн оны хувьд бол нийт төрийн албан хаагч бол 226,895 мянган төрийн албан хаагч ажиллаж байснаас зөвхөн яам агентлагийн хүрээнд ажиллаж байгаа 4,580 төрийн албан хаагчийн хүрээнд энэ судалгааг хийсэн байгаа. За яам агентлагт ийм цөөхөн албан хаагч ажиллаж гэнэ үү гэж та бүхэн бас бодож магадгүй. Нууцын зэрэглэлд нууцад хамаардаг агентлагуудыг бол энд хамааруулаагүй. Тэр нь бол нууц байдаг учраас илээр явдаг энгийн агентлагуудыг хамааруулсан байж байгаа. За өнгөрсөн жилийн хувьд бол зарим тоог та бүхэнд сэргээгээд хэлэхэд улс төрийн албан тушаалд 3,800 орчим, төрийн захиргаанд 21,000, тусгайд 49,000 орчим, за төрийн үйлчлэгээнд 152,000 орчим буюу нийт төрийн албан хаагчдын 67%-ийг нь бол төрийн үйлчлэгээний албан хаагчид эзэлж байсан. За энэ бол төрийн албаны зөвлөлийн судалгаан дээрээс харагдсан байгаа гэдэг. За төрийн байгууллагын тоо бол 2020 онд 4,100 байсан бол өнгөрсөн жилийн тоогоор үзэхээр зэрэг 4,276 тоо байсан. За энэ тоог бол 24 оны 12 сарын 31-ний байдлаар авсан тоо гэж та бүхэн ойлгоорой.
За энэ дээр нэгэнтээ яам агентлагийн төрийн албан хаагчдын тоог ярьж байгаа учраас бид яам агентлагийн тоог хэлнэ. 20 онд 14 яамтай 37 агентлагтай байсан бол 24 оны жилийн эцсийн байдлаар бид 16 яам 38 агентлагтайгаар үйл ажиллагаагаа явуулсан. За зураг 3 гэдэг дээр харагдаж байгаа дэлгэцэн дээр харагдаж байгаа зүйлээс та бүхэн харах юм бол яам агентлагийн албан хаагчдын тоог нь харуулж байгаа. За бүдэг саарал өнгөн дээр бол яамны албан хаагчдын тоо 20 онд 1563 албан хаагч ажиллаж агентлагт 2368 албан хаагч илээр ажиллаж байсан бол за энэ судалгаанд хамрагдсан байдлаар үзэхээр зэрэг яамд 1655 албан хаагч за агентлагт 2925 албан хаагч ажиллаж байжээ гэдэг ийм статистик мэдээлэл гарсан байна. За дэлгэцэн дээр харагдаж байгаа та бүхэнд албан хаагчдын насны ангиллаараа харагдаж байгаа. За нийт байдлаараа 20-с 24 насны яам агентлагийн гэж ойлгоорой. Нөгөө түрүүний хэлсэн тооны 4% нь бол 20-с 24 насны албан хаагчид ажилладаг юм байна. За нийт одоо голлож дунджаар нь үзэх юм бол 35-аас 49-ны насны албан хаагчид бол одоо дийлэнх нь ажилладаг юм байна. Эндээс ингээд хараад үзэхээр зэрэг яам агентлагт ажиллаж байгаа албан хаагчдын одоо насны байдлаар үзэх юм бол харьцангуй одоо эдэр насныхан байдгийн залуучууд эдэр насныхан байна гэж хэлж болох юм. За энэ дотроос нь зүгээр салгаад үзэх юм бол 20-с 24 насны албан хаагчид яамд бол 3.6%-ийг нь эзэлж ажилладаг юм байна. 35-аас 39 насных бол 19.5%. За 40-с 44 насных нь 18.9%. За 45-аас 49 насных нь бол 16.3% гээд за 60 ба түүнээс дээш настай албан хаагчид одоо ажиллаж гэнэ үү гэд үзэх юм бол 2% байдаг юм байна гэж. За агентлагийн хувьд наваад үзэхээр зэрэг дөрөвнийхээ жишээн дээр үзэхээр 20-с 24 насны дээр бол 4.2% нь ажилладаг юм байна. За 35-аас 39 насны дээр 20% нь 40-с 44 насны дээр 18.8% нь за 45-аас 49 насны дээр 17.1% нь ажилладаг байна гэдэг. За ингээд нөгөө 60 ба түүнээс дээш насныхан агентлагт хэр байна вэ гэхээр 1.8% нь ажилладаг байна. За та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа дүрснээс баруун гар талын дүрсэн дээр очихоор албан хаагчдын насны ангиллал албан тушаалын ангил зэрэглэлээр харагдаж байгаа. Энийг бас одоо та бүхэн анзаарчаарай гэдэг. Өөрөөр хэлэх юм бол 60 ба түүнээс дээш насныхан яам агентлагт төрийн захиргаан дээр нь 41.9, за төрийн тусгай дээр 18.6, за төрийн улс төр дээр 1.2, за төрийн үйлчилгээн дээр 38.4% байж ах жишээт. Тэгэхээр 20-с 24 насных нь бол хамгийн доотлолт нь харагдаж байна. За төрийн захиргаан дээр 30.1, за төрийн тусгай дээр 39.2, за улс төр дээр бол 1.6, за төрийн үйлчилгээн дээр 29% ажиллаж байгаа ийм дүн мэдээ гарсан байна. За яам агентлагт ажиллаж байгаа албан хаагчдын насны ангиллаар нь үзээд за насны ангиллаар нь үзэхдээ удирдах гүйцэтгэх туслах гэдэг төрлөөр нь харж болж байна. Дэлгэцэн дээр байж байгаа графикийн зүүн гар талын ногоон багнууттай хэсэг дээр та бүхэн анхаарлаа төвлөрүүлээрэй. За удирдах албан тушаал дээр нь бол 4.8% нь ажилладаг юм байна. 20-с 24 насныхан гэсэн үг шүү дээ. За түрүүний онцолж хэлээд байсан 35-аас 39 насных гэдэг дээр бол удирдах албан тушаал дээр 0.8, 40-с 44 насных дээр 0.6, за 45-аас 49 насны дээр бол байхгүй. За 60 ба түүнээс дээш дээр мөн байхгүй гэж ажиллаж байгаа бол гүйцэтгэх албан тушаал нь бол тэр одоо тод ногоо өнгөөр өгсөн байгаа дээр та бүхэн анхаарлаа төвлөрүүлээрэй. 20-с 24 насны дээр бол 94.6% нь ажилладаг юм байна. 35-аас 39 насны дээр 86.3, 40-с 44 насны дээр 81.7, 45-аас 49 насны дээр 79.6% гэдэг. За ингэж ажилладаг юм байна. За туслах албан тушаал нь бол нэлээд тэр доор цэнхэртэй харагдаж байна. За туслах албан тушаал дээр бол 20-с 24 нас, 25-аас 29 насны дээр бол бараг байхгүй гэж хэлж болно. За 35-аас 39 насны дээр 13%, 40-с 44 насны дээр 17%, 45-аас 49 насны дээр 20.4% нь ажилладаг ийм жишээт. За дэлгэцэн дээр гарч байгаа статистик мэдээллийн зураг 4 буюу яам агентлагийн албан хаагчдын хүйсний дээр нь одоо харагдаж байна. За нийтдээ бол эмэгтэй албан хаагчид 60.9%, эрэгтэй албан хаагчид 39.1% нь ажилладаг бол зөвхөн яамн дээр гэхээр эмэгтэй албан хаагчид 57.1%, за эрэгтэй албан хаагчид 42.9% ажиллаж байна.
За засгийн газрын агентлагийн хувьд болохоор эмэгтэй албан хаагчид 63% нь, за 37% нь эрэгтэй. Тэгээ энэ нөгөө нийт 226 мянган төрлийн албан хаагчийн хувьяас бодохгүй байгаа шүү. Яам агентлагт ажиллаж байгаа 4100 албан хаагчдын хувьяас бодож байгаа гэдгийг та бүхэн бас бодж олоорой. Тэгэхгүй бол энэ хувьдыг хилээд байхаар нийт төрлийн албан хаагчд ингээд ойлгочвоо гэдэг зүйлээр. За яамны албан хаагчдын хүйс хуваар нь бодсон байж байгаа. Тухайлх юм бол яамыг одоо нэрээр нь оруулсан байж байгаа. Зүүн гар талын дээдл дээр хараарай та бүхэн. Одоо энэ курсоор явж байгаа хэсэг дээр эрүүл мэндийн яамн дээр гэхээр зэрэг 77.8% нэмэгтэй төрлийн албан хаагчид, 22.2% нь эрэгтэй төрлийн албан хаагч. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр 74.6% нэмэгтэй, боловсролын яамн дээр 70.1% нэмэгтэй, соёлын спорт, аялал жуулчлал, залуучуудын яамн дээр 69.4% нэмэгтэй албан хаагчид ажилладаг юм байна гэдэг. Тэгэхээр үлдсэн нь одоо эрэгтэй албан хаагчид. Энэ курсоор явж байгаа хэсэг дээр та бүхэн анзаараад харах юм бол энэ ягаан хэсгүүд нь дандаа эмэгтэй, за цэнхрүүд нь эрэгтэй байж байна гэдэг. За агентлагийн албан хаагчдын хувьд харуулъя. Зүүн гар талд нь та бүхэн хараарай. Агентлаг олон байгаа учраас би гэр бүлийн хөгжил, хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар бол хамгийн ихэнд байж байна. 87.5% нэмэгтэй, 12.5% нь эрэгтэй байсан бол эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын агентлаг дээр бол 80.3% нь эмэгтэй, нийгмийн даатгалын ерөнхий газар дээр 75.3% нэмэгтэй, эрүүл мэндийн даатгал дээр 75% нэмэгтэй, гэх мэтлэнгээр доошоо соёл урлаг, боловсролын ерөнхий газар, жижиг дунд үйлдвэр, стандарт хэмжил зүй, архив, цаг уур, газар зохион байгуулалт, төрийн захин үйлчилгээ, улсын бүртгэл, үндэсний геологийн алба, за төрийн өмчийн бодлого зохицуулалт, ургамал хамгааллын газар, оюуны өмчийн газар, за мөн хөгжлийн бэрхшээлтийн хүний хөгжлийн ерөнхий газар гээд за монополийн эсрэг газар дээр бол 63.6% нэмэгтэй, 36.4% нь эрэгтэй байх жишээтэй. Ийм одоо графикууд гарсан байна. Тэгээд дахин хэлэхэд та бүхнийг судалгаа ийм сайт руу орж, за энэнийг одоо наривчлан бас харж өөрсдийнхөө боловсруулж байгаа бодлогын бичиг баримт, удирдлагыг мэдээлэлээр хангах үйл ажиллагаанд ашиглаж болно гэдгийг хэлье. За яам албан хаагчдын албан тушаалынхын төрлөөр нь мөн хүйсээр нь үтсэн байж байгаа. Зураг 7 дээр яамны албан хаагчдын албан тушаалын төрөл дотор хүйсээр нь үзэхээр удирдах албан тушаалтан дээр эрэгтэй албан хаагчид 64.6% байдаг бол эмэгтэй албан хаагчид 35.4%-тэй. За гүйцэтгэх албан тушаал дээр нь очихоор зэрэг эмэгтэй албан хаагчид дийлэнх олонх нь буюу 61.6%-тэй, эрэгтэй албан хаагчдын хувьд 38.4%-тэй байх жишээтэй байх юм аа. За агентлагийн түвшинд нь бас мөн ярив. Удирдах түвшинд нь эмэгтэй албан хаагчид 41.1%, эрэгтэй нь 58.9%, гүйцэтгэх дээр нь агентлаг дээр очихоор 63.3% нь эмэгтэй болсон бол 33.7% нь эрэгтэй албан хаагчид байна. За агентлагийн хувьд бол туслах албан тушаалтнууд байна. Яамн дээр бол байхгүй, энэ судалгаан дээрээс харагдсан байна. За агентлаг дээр бол 51.3% нь эмэгтэй, за 48.7% нь эрэгтэй албан хаагчид байна. За албан хаагчдын албан тушаалын төрөл хүйсээр нь үзэхээр зэрэг за мэдээж удирдах түвшинд 17% нь нийтдээ яам агентлагийн хувьд шүү дээ. Гүйцэтгэх дээр нь 82% байгаа бол зөвхөн яамны хувьд болохоор 57.1% нэмэгтэй гарсан байна. За доор нь бол яамдаар жишээ авч харуулж байгаа. Та бүхэн бас анзаарч хараарай. Хууль зүйн дотоод хэргийн яам, сангийн яам, гадаад харилцааны яам гурваар ахвар. Хууль зүйн дотоод хэргийн яамн дээр удирдах албан тушаалтанд нь 11.1% байгаа бол гүйцэтгэх албан тушаалтанд нь 88.9 нийтдээ. За эмэгтэй албан хаагчдын хувьд нь хууль зүйн дотоод хэргийн яам дээр 92.6% нь бол эмэгтэй. За эрэгтэй нь болохоор зэрэг 19.4% дээр байна гэж харагдаж байгаа. За сангийн яамн дээр удирдах гүйцэтгэх төрлөөрөө байж байна. Нийтдээ бол удирдах түвшинд нь 12.7%, за гүйцэтгэхт нь 87% байгаа бол за эмэгтэй албан хаагчдын хувьд 93.3, эрэгтэй нь 6.7% байж ах жишээтэй. За гадаад харилцааны яамн дээр байж байна. Мөн 62%-тэй, 37.3%-тэй, 65.5%-тэй, 34.5%-тэй гэх мэтлэнгээр ийм судалгаанууд одоо харагдсан байх юм аа. За яам агентлагийн албан хаагчдын энд нэг тоон харагддаг. Яам агентлагийн албан хаагчдын албан тушаалын ангилал хүйсээр нь үзэхээр зэрэг нийтдээ бол одоо 5 түвшинлийн ангиллаар байгаа шүү.
тэргуун дэвшмэл дээр яам агентлагийн хувьд 1.7%-тай, эрхэлсэн дэвшмэл дээр 6.4%-тай. Мэдээж энэ тод цэнхрүүд нь агентлаг байгаа, бүдэг сарлууд нь бол яам байгаа шүү гэдэг. Яамн дээр 15.4%-тай, ахлах дэвшмэлийн хувьд болохоор зэрэг агентлаг дээр 7.9%-тай. За яамн дээр болохоор 33.8%-тай. Дис дэвшмэлийн хувьд бол дийлэнх олонх одоо байр суурийг эзэлж байгаа, хувийг эзэлж байгаа харагдаж байна. Та бүхэн тэр нийт гэдэг дээр нь хараарай. Курсор явж байгаа хэсэг дээр хараарай гэсэн үг шүү. Нийтдээ дис дэвшмэл нь бол яам агентлагийн хувьд засгийн газрын агентлагийн хувьд 83.9%, яамны хувьд 47.9%-тэй байж байгаа. За үүнээс эмэгтэйгээр нэгээд үзэхээр зэрэг засгийн газрын одоо агентлагийн хувьд болохоор зэрэг 4.3%, яамн дээр бол 2.4% нь байна. За эрхэлсэн дэвшмэл дээр очихоор зэрэг агентлаг дээр 12.2, яамн дээр 23.8, ахлах дэвшмэл дээр агентлаг дээр 12, яамн дээр 29. За дис дэвшмэл мөн олон байгааг та бүхэн харж байна. Зөвхөн эмэгтэй албан хаагчтай хувьд ч тийм 71.2% нь агентлаг дээр байдаг бол 44.1% нь яамн дээр байдаг байна гэдэг. Эрэгтэй албан хаагчтай хувьд засгийн газрын агентлагийн тэргуун дэвшмэл дээр 0.4%, агентлаг дээр яамн дээр 0.1%. За засгийн газрын агентлаг дээр эрхэлсэн дэвшмэлийн хувьд бол 3.4% нь эрэгтэй, 9.3% нь эмэгтэй, ахлах дэвшмэл дээр агентлаг дээр 5.7, яамн дээр 36.9. За нийтдээ эмэгтэй албан хаагчдын дис дэвшмэл дээр 90.3% нь бол агентлагт ажилладаг бол 53.7% нь яамд ажилладаг байна гэх. Туслах дэвшмэл дээр бол мэдээж агентлагийн хувьд бол 1% байдаг юм байна. Яамн дээр бол байхгүй байна гэдгийг түрүү хэлсэн та бүхэнд. Яамны албан хаагчид албан тушаалынхаа ангиллаар ямар байна вэ гэдэг зүйлийг харуулж байна. За нэгдүгээрт нь нийтдээ болохоор зэрэг тэргуун дэвшмэл 1.1%, эрхэлсэн дэвшмэл 15.4%, ахлах дэвшмэл 33.8%, дис дэвшмэл 49.7% байна гэдэг. За эмэгтэй албан хаагчдын хувьд яг түрүүний шиг харагдаж байгаа. Тэргуун дэвшмэл дээр 0.1, эрхэлсэн дэвшмэл дээр 9.3, ахлах дэвшмэл дээр 36.9, дис дэвшмэл дээр 53.7. За эрэгтэй дэвшмэлийн хувьд хараад үзэхээр зэрэг тэргуун дэвшмэл дээр 2.4, эрхэлсэн дээр 23.8, ахлах дэвшмэл дээр 29.7, дис дэвшмэл дээр 44.1 гээд доор нь одоо 3 яамаар жишээлсэн жишээг та бүхэнд харуулж байна. Мөн л одоо хууль зүйн дотоод хэргийн яам, сангийн яам, гадаад харилцааны яам. Гэхдээ энэ бол нийтдээ 16 яамаар судалгаа орсон байгаа гэдгийг та бүхэн зөв ойлгоорой. Тэрнээс нь би одоо цаг хэмнэх үүднээс 3 яамаар жишээлж хэлж байгаа шүү. Хууль зүйн дотоод хэргийн яамн дээр одоо нийтдээ тод цэнхэр нь эрэгтэй, бүдэг саарл нь эмэгтэй байгаа шүү. Графикэн дээр хараарай. Тэргуун дэвшмэл дээр харахаар зэрэг эрэгтэй 2.4, эмэгтэй дээр бол байхгүй. Тэргуун дэвшмэл дээр. За дараа нь одоо эрхэлсэн дэвшмэл дээр очиж байна. Эрхэлсэн дэвшмэл дээр очихоор зэрэг эмэгтэй нь 9.6, эрэгтэй нь 16.7%-тэй байна. Нийтдээ бол 23%-ийг эзэлж байгаа гэсэн үг. За ахлах дэвшмэл дээр очихоор зэрэг эмэгтэй төрийн албан хаагчид нь 32.7%. За эрэгтэй энэ бол 28.6 гэд ингээд дис дэвшмэлийн хувьд за хамгийн олон буюу 57.7 нь бол эмэгтэй харагдаж байгаа бол за сангийн яамн дээр очиж дис дэвшмэлийн хувьд 64.2% нь бол эмэгтэй төрийн албан хаагчид, гадаад харилцааны яамн дээр 58.5% нь бол эмэгтэй төрийн албан хаагчид байна гэдэг байдлаар харагдаж байгаа. За үлдсэн дээр нь бол нийтдээ буюу эрэгтэй төрийн албан хаагчдын статистик тоо мэдээ харагдаж байгаа гэдгийг та бүхэн анзаараарай. Дараагийн слайдн дээр очиж байна. За энэ техникийн хувьд ноутбукнээс явж байгаа учраас төрийн яам агентлагийн албан хаагчдын албан тушаалынхын төрлөөрөө ямар байна вэ гэдгийг харж байгаа. За энд бол 16 яам, бусад агентлагууд бүгд орсон байгаа гэдгийг та бүхэн анзаараарай. Зураг 11 дээр яамны албан хаагчдын албан тушаалын төрөл нь байгаа. Хуваар яам. За бүдэг цэнхэр дээр удирдах, нөгөөх талд нь бол гүйцэтгэх албан тушаалыг орж байгаа гэдэг. Тухайлх юм бол би гадаад яамаар жишээлээд хэлэхээр 37.3% нь бол удирдах албан тушаал, 62.7% нь бол гүйцэтгэх албан тушаалд орж байна гэх. Хүнс хөдөө аж ахуй яам хамгийн доотлолд харагдаж байна. 8.8% нь хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамн дээр 8.8% нь удирдах албан тушаал дээр 91.2% нь одоо гүйцэтгэх албан тушаал байна гэдэг байдлаар харагдаж байгаа. За
14 дээр агентлагийн албан хаагчдын харагдаж байна. За агентлагийн албан хаагчдын хувьд за энэ төрүүчийн мөн удирдах гүйцэтгэх туслахаараа байгаа. За шүүх шинжилгээний ерөнхий газар дээр бол туслах түшмэл дээр 11% нь бол туслах. За гүйцэтгэх нь бол 71.9%, 13% нь бол одоо удирдах албан тушаал байдаг юм байна гэж харагдаж байгаа. За дараагийн одоо төрсөн дээр очиж байна. За энэ төрсөн дээр болохоор зэрэг бид яам агентлагийн албан хаагчдын голч насыг харуулсан байгаа. Боловсролын яамн дээр дундаж нас 46 байдаг бол сангийн яамн дээр 35 байдаг юм байна. За энэ хооронд байгаа гэсэн үг. Агентлагийнх дээр бол нийгмийн даатгалын ерөнхий газар дээр 47 байсан бол дундаж насаар төрийн захин үйлчилгээний зохицуулалтын газар дээр 35 настай байна гэсэн байдлаар харагдаж байгаа. За яамны албан хаагчдын голч нас хүүсээр байж байгаа. Энд одоо та бүхэн дэлгэцэн дээр харж байгаагаас би гол одоо ямар зүйл зарим нэг яамын жишээлэл хэлчихье. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүүсээр байж байна. За мэдээж цэнхэр дээр нь эрэгтэй, ягаан дээр нь эмэгтэй байж байгаа гэдэг. Тэгэхээр зэрэг энд одоо нас хүйс голчоор нь үзэхээр зэрэг гэр бүл хөдөлмөрийн яамн дээр 43 насны одоо дундчтай явдаг юм байна. Зам тээврийн яамн дээр болохоор зэрэг эрэгтэй 46, эмэгтэй 42 гэж явж байгаа бол эдийн засгийн хөгжлийн яамн дээр эрэгтэй 38, эмэгтэй 35 гэсэн энэ байдлаар статистикууд оржээ. За яам албан агентлагийн албан хаагчдын боловсролын түвшин байж байгаа. Дипломын дээд боловсралтай албан хаагчид яамн дээр 2.7%, магистрийн боловсралтай 41.6%, за бакалавр түнтэй адилдах боловсралтай 53.1%, за дипломын боловсралтай бол 0.2 гэдэг ингээд техникийн одоо эсвэл мэрэгжлийн боловсралтай 0.5, бүрэн дунд боловсралтай 1.8, суур боловсралтай 0.1, за бага боловсралтай 0.1 гэж явдаг юм байна. За тэгэхээр яамд одоо яагаад энэ суур боловсралтай бүрэн дунд боловсралтай хүмүүсүүд байна вэ гэхээр энд туслах чанарын чиг үүрэг гүйцэтгэдэг албан хаагчид байж идэг, бичиг хэргийн за бусад одоо албан хаагчид ордгоо байна. За агентлагийн хувьд үзэхээр зэрэг докторийн одоо боловсралтай 0.5% байдаг юм байна. Магистрийн боловсралтай 30.6, бакалаврын боловсралтай 62.2% гэд ингээд яваад за техникийн эсвэл одоо мэрэгжлийн боловсралтай 1.7, бүрэн дунд боловсралтай 3.3, за суур боловсралтай 0.7, боловсралтай 0.2. Энд бол нөгөө одоо боловсролын ийм холимог байгаа шүү гэдгийг анзааруулж байна. За мэрэгжлийн хувьд яам агентлагийн хувьд одоо ямар байна вэ гэдэг. За эрх зүйч мэрэгжилтэй нөхдүүд нийтдээ нөгөө 4664 нийт албан хаагчид дотроос үзэхээр энэний 11.2% нь эрх зүйч байдаг юм байна. Мэрэгжил тодорхойгүй 9.9% байдаг юм байна. Дагш мэрэгжлийн 5.4, нягтлан бодох хүртгэл бизнесийн удирдлага эдийн засаг гээд ерөнхийдөө 5.4-өөс 4.2 хүртэл хувьтай байдаг юм байна. За төрийн удирдлагаар 2.8 хувьтай, санхүү банк даатгалаар 2.7 гээд ер нь програм хангамж мэдээлэл технологийн чиглэлээр яваад очихоор зэрэг 1.7 хувьтай байдаг юм байна. Ийм за дээрхээс энэ заасан мэрэгжлүүдээс бусад мэрэгжлийн гэхээр 37% байж байгаа. Мэдээж энд одоо хүмүүнлэгийн, байгаль орчны, нийгмийн ухааны чиглэлийн гэдэг юм уу ийм мэрэгжлүүд орж байгаа гэж ойлгож байгаа. За агентлагийн хувьд үзэхээр зэрэг за боловсролын хувьд түрүү хэлчихсэн. За одоо эндээс харахаар зэрэг төрийн удирдлагын мэрэгжилтэй нэлээ олон байдаг юм байна. Бизнес менежмент, бизнесийн удирдлага, эрх зүй, олон улсын харилцаа, эдийн засаг, за эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлийн 21.2 ч гэдэг юм уу. Дээр нэр зааснаас бусад мэрэгжилтэй албан хаагчдын хувьд болохоор зэрэг 36.5, 58%-тэй гэсэн ийм байдлаар одоо мэрэгжлийн холимог байдал бол яам агентлаг дээр харагддаг юм байна гэж. За боловсролын төвшин дотроос нь нөгөө улс төрийн албан хаагч, төрийн тусгай, захиргаа, үйлчлэгээ гэдгээр нь хараад явж болж байна. Тэгэхээр зэрэг зүүн гар талын одоо слайдн дээр та бүхэн хараарай гэдэг зүйлийг хэлж байгаа. За бид хоёр бол одоо цагаан хувааж ярих байгаа. Миний цаг бол бараг 30 минут орчим дээр очицсан явж байна. За төрийн албан хаагчдын дунд эзэлж байгаа мэрэгжлийн чиглэлээр энэ зүйлүүдийг дэлгэцэн дээр бас та бүхэнд харууллаа. Бизнес захиргааны удирдлага, зах зээл, эдийн засаг чиглэлийн нийт мэрэгжилтнүүд бол одоо 30.3%-ийг эзэлдэг юм байна. Хууль эрх зүйн нийт одоо яам агентлаг дээр бол 13.4% гээд
хамгаалах, аюулгүй байдлыг хангах үйлчилгээний мэрэгжил хамгийн бага буюу 1.3%-тэй явдаг юм байна гэдэг. Яам агентлагийн албан хаагчдын 30.3% нь бизнес захиргаа, удирдлага, зах зээл, эдийн засгийн чиглэлийн мэрэгжилтэд харагдаж байна гэдэг. За дараа нь агентлаг дээр яваад очихоор бас эрүүл мэндийн чиглэлээр 75% нь байж идэг бол одоо хамгийн цөөн гэдэг юм уу да. Эмэгтэй албан хаагчдын хувьд болохоор мэдээлэл харилцаа холбоо технологи дээр 36% байдаг юм байна. За яамдаар нь авч үзсэн байж байгаа. Тухайлах юм бол энэ дээр аж үйлдвэр эрдэс баялагын яам дээр инженерчлэл үйлдвэр технологийн чиглэлийг 19.8% байдаг юм байна. Мэдээж энэ бол уул уурхай үйлдвэрлэлтэй холбоотой байгаа учраас за эрүүл мэндийн мэрэгжлийн чиглэлийн хүн 1.1 байна. Зөвхөн аж үйлдвэрийн яам дээр ярьж байгаа шүү. Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам дээр одоо хамгийн бага нь бас л 0.8% дээр нь эрүүл мэнд байдаг юм байна. Боловсролын яам дээр хамгийн бага нь барилга, архитектурын чиглэлийн мэрэгжил бол 1%-тэй. Гадаад харилцааны яам дээр эрүүл мэндийн чиглэлээр 0.6%-тэй байдаг юм байна гэх. За ийм байдлаар бол одоо сонирхолтой гэдэг юм уу статистик мэдээллүүд бол нэлээд гарсан байж байгаа. За ажилласан жилээр нь давчхан та бүхэнд хэлчихье. Яам агентлагийн хувьд төрийн албанд ажилласан жилээрээ 4 хүртэл жилээрээ бол одоо 28% нь хамгийн их байдаг юм байна. За тэгээд 24.8% нь бол улсад ажилласан жилээрээ гэсэн үг. Тэгэхээр төрийн албанд ажилласан жил, улсад ажилласан жил гэдгээр нь үзэхээр 30-аас дээш жил ажилласан одоо дадлага туршлагатай, мэрэгсэн туршлагацсан хүмүүсүүд ямар шүү байдгийм бэ гэд харахаар зэрэг төрийн албанд ажилласан нь 4.2%, улсад ажилласан 6.5% байна. Тэгэхээр зэрэг та бүхэн дэлгэцэн дээр харж байгаа графикаас харахаар 4 хүртэл жил, 5-аас 9 жил, 10-аас 14 жил, 15-аас 19 жил гэдэг дээр бол одоо гол ерөнхий анхаарал хандуулсан жилийн одоо нөхцлүүд явд юм байна шүү гэдэг. За яам агентлаг төрийн захиргааны албан хаагчдын ажилласан жилийг хуваар нь үзүүлээ. Төрийн захиргааны албан хаагчдын ажилласан жил хуваар нь үзэхээр дахиад 4 хүртэл жил гэдэг дээр тис түшимэл нь 27%, ахлах түшимэл нь 6.7%, за 6.9% дээр эрхэлсэн түшмэл буюу за 5% дээр нь тэргуун түшмэл ажилласан байж байгаа ч. Хамгийн одоо өндөр хувийг эзэлж байгаа 5-аас 9 жил, 10-аас 14 жил гэдэг дээр одоо харах юм бол за 5-аас 9 жил дээр туслах тэргуун түшмэл орсон байна. За тэгээд 23.4% дээр нь тис түшмэл, за дараа нь 12.5% дээр эрхэлсэн түшмэл, 5.9 дээр нь тэргуун түшмэл шүү. Түрүүнийх нөгөө 50% дээр байж байгаа нь тис түшмэл байна гэдэг ийм одоо статистик мэдээллүүд гарсан байна. За энэ дэлгэцэн дээр харж байгаа тоо мэдээллүүдийг та бүхэн цааш нь дэлгэрүүлээд харж хараа гэдэг. За улсад ажилласан жил, төрийн албанд ажилласан жилээрээ яамдаар нь 16 яамаа тавиад зарим агентлагийн нэрийг тавиад оруулсан байж байгаа. Тухайлах юм бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамн дээр очихоор зэрэг 1.9%-тай цэнхэр дээр нь байж байна. Энэ 4 хүртэл жил ажилласан 43% байж байна. 5-аас 9 жил ажилласан, 10-аас 14 жил ажилласан дээр 23% байж байна. За 15-аас 19 жил ажилласан дээр 21.4%. Гэх жишээтэй ийм статистик мэдээллүүд, боловсролын мэдээллүүд байж байна гэх. За сургалтанд хамрагдсан байдал байж байгаа. Яалтчгүй одоо яам агентлаг дээр үл эрхэлсэн тэргуун ахлах түшмэлийн мэрэгшүүлэх багц сургалтанд заавал хамрагдсан байх ёстой. Дээрээс нь мэрэгшүүлэх дунд богино, урт богино хугацааны сургалтанд хамрагдсан байх ёстой гэдэг мэдээллүүд дэлгэцэн дээр харагдаж байна. За эндээс та бүхэн зарим одоо мэдээллүүдээ тодтоод харчаарай гэд. Ингээд ерөнхийдөө одоо миний ярих зүйлүүд өндөрлж जैन төрийн албан хаагчдын мэрэгжлийн одоо суур энэ зураглалыг бол гаргасан. Эндээс одоо дараагийн одоо бүтэц бүрэлдэхүүн, судалгаа, сургалт, хөгжил, албан тушаалын ангилал, зэрэглэл, за мэрэгшүүлэх одоо багц сургалт энэ зүйлүүдийг бол хараад явах болцоотой юм судалгаа гарсан байгаа. Тэгээд энийг бид одоо засгийн газар төргүүлсэн байгаа, боловсролын яам төргүүлсэн байгаа, улсын их хурлд өргүүлсэн байж байгаа. Эндээс бодлогын баримт бичигт орох байхаа. Ингээд анхаарал хандсан та бүхэнд баярлалаа. Ингээд дараагийнхаа одоо төрийн албан хаагчдын чадварыг хөгжүүлэх төсөл хөтөлбөр Монгол улсын хэмжээнд хэрхэн хэрэгжиж байна вэ гэдэг чиглэлээр удирдлагын академийн багш доктор Мөнхбаатар багшид одоо шилжүүлье. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би төрийн албаны чадвар хөгжүүлэх чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн давхардал хийдэлд хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулна. Энэ судалгаа бол одоо 25 онд хийгдээд
одоо судалгаа хэмээн гэдэг цахим сайтад байршсан байгаа. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрүүлж өөрсдөө үзэж сонирхох боломжтой байгаа. За би бол та хэдэд бас өнөөдөр арай гол үр дүнгуудын арай хөнгөн байдлаар танилцуулга бэлтгэж ирсэн байна. За энэхүү судалгааны онцлог нь бол ер нь бол энэ чиглэлийн төслүүдийг нэгтгээд нэгдсэн зураглал гаргаснараа ер нь онцлог судалгаа болсон байнамаа. За бид нар энэ судалгаа хийхэд ийм одоо асуултууд тавьж байгаа. За сүүлийн жилүүд бид нар чадвах бэхжүүлэх чиглэлээр хөрөнгө цаг хугацаа ер нь их зарцуулж байгаа. Тэгээ энэ бүх ажлын үр дүнд төрийн байгууллагын систем бодитоор сайжирч байна уу гэдэг одоо ийм асуултыг зайлшгүй тавих шаардлагатай байгаа. За асуудлын хувьд за энэ одоо шинжилгээнээс харахад 3 одоо асуудал байгаа. За нэгдүгээрт за уялдаас хул байна. Төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн уялдаа гэсэн үг. За хоёрдугаарт давхардал зарим одоо чиглэл төслүүд дээр давхардал их байна. За гуравдугаарт хийдэл буюу зарим чиглэлүүд дээр огт судалгаа чадвар бэхжүүлэх төсөл хөтөлбөр хэрэгжихгүй байна. За өөрөөр хэлбэл олон төсөл хэрэгжиж байгаа боловч нэгдсэн бодлогын хүрээнд уялдаж ажиллахгүй байна гэсэн одоо ийм одоо асуудлууд байна. За энэхүү судалгааны зорилго нь за хэвжиж буй төслүүдийг нэгтгээд за давхардал хийдлийг тодорхойлох. Тэгээд цаашдын гол нь бодлогын шийдлийг санал болгох одоо ийм одоо зорилготойгоор хийгдсэн байна. За бид нар төрийн одоо албаны чадварыг ер нь бол 4 одоо хэсгээр авч үзэх хэрэгтэй. За төрийн албан хаагчийн одоо чадвар, тухайн төрийн байгууллагын чадвар, за мөн одоо төрийн байгууллагуудын одоо системийн одоо чадвар гэж ярьж байгаа тийм. Мөн одоо сүүлийн үед энэ урдцтай хөгжлийн одоо 90 үед энэ одоо зарим хүмүүс бас сөрөг төсвөрлөх чадвар гэж яриад байна. Одоо resilience буюу сэргэх чадвар гэсэн одоо энэ чадварыг хүрээнд бид нар судалгаа хийхээр авсан байгаа. За энэ төрийн албаны чадвар гэдэг тодорхойлолт бол энд байж байна. Одоо маш олон тодорхойлолтууд байдаг. Гэхдээ ер нь нэгдсэн гол одоо тодорхойлолт бол за энд харагдаж байгаа та бүхэн харж байгаа. За түрүүн миний хэлсэнчлэн за эндээс бол төрийн албан хаагчийн байгууллагын институцийн за шинэ орчин гэдэг ийм 4 одоо чиглэлээр бол ер нь чадвар хэрэг олон улсад бас одоо энэ чадвар бэхжүүлэх одоо чиглэлээр сургалт гэдэг юм уу одоо ажлууд төсөл хөтөлбөрүүд хэрэгждэг байна. За эндээс та харж байна. За албан хаагчийн чадвар бэхжүүлэх гэдэг бол цаана одоо бас онлын суурьтай human capital approach буюу одоо бид нар сүүлийн үед competence гэдэг байгаа. Тэгээ ур чадвар чадамжийн хүрээгээд бид нараас боловсруулад батлаад за энэ өнгөрсөн онд бас шинжилж баталсан байгаа бах тий. За тэгэхээр энд ямар дэд чиглэлүүд ордог вэ гэж та харж байна. За энэ бол төрийн албан хаагчийн сурвалж төвшин тогтолцоо, за төрийн албан хаагчийн ёс зүйн хариуцлага, хувь албан хаагчийн манлайлал, за гүйцэтгэлийн үнэлгээ, за мэргэжил ур чадвар, за мөн хүний нөөцийн төлөвлөлт гэсэн ийм одоо чиглэлүүдээр одоо төрийн албан хаагчийг бол чадахжуулдаг байна. За байгууллагын чадварын хүрээнд бол за та харж байгаа public management reform гэдэг бас юм онлын үндэслэлтэй байгаа. За энэ дээр дэд чиглэлүүдийг харах юм бол байгууллагын бүтэц тогтолцооны оновчтой байдал, та хэдийн одоо сайн мэдж байгаагаар чиг үүргийн шинжилгээнүүд байдаг те давхардал одоо олон одоо чиг үүргийн одоо давхардал байна уу гэдгийг хардаг ч юм уу. За мөн одоо байгууллагын үйл ажиллагаа гүйцэтгэлийн удирдлага, за үр дүн суурилсан удирдлага, за ийм одоо чиглэл байна. За дотроос багийн ажиллагаа, дотоод хяналт, мэдээллийн урсгал гэх мэтчлэнгээр энэ чиглэлүүдээр байгууллагын чадварыг бэхжүүлэх ажиллагаа явуулдаг байна. За институцийн чадвар гэдэг бол энэ бол нийт төрийн байгууллагын одоо тогтолцоо системийн одоо асуудлууд байгаа. Энийг бид нар institutional change approach гэдэг ийм хандлагаар бол тайлбарлаж болж байгаа. За энд мөн одоо дараах дэд чиглэлүүд байна. Бодлого, хууль эрх зүйн орчин, за төсөв санхүүгийн тогтолцоо, за энэ дотроо мөн үр дүнд суурилсан төсвөлт, за энэ дотроо бас тэгээ гендерийн тэгш байдал гэдэг нарийн юмнууд байдаг. За хяналт хариуцлагын тогтолцоо, дата мэдээллийн бодлого,
За бодлогын уялдаа бас салбар хоорондын зохицуулалт гэдэг. За дөрөвдүгээр чиглэлээр бол одоо бид нар түрүү ярьсан нөгөө resilience буюу шинэ орчинд ажиллах чадвар гэж. За тэгэхээр энийг бид нар бас adaptive governance гэдэг юм хандлагын хүрээнд авч үздэг. За энд ямар одоо бэхжүүлэх чиглэлүүд байдаг вэ гэхээр инновац, дижитал шилжилт, эрсдлийн удирдлага, иргэдийн оролцоо, за шинжилэлт, туршилт, за байгууллагын сэрэг чадвар гэсэн ийм одоо дэд чиглэлүүд байдаг байна. За тэгээд эдгээр энэ одоо чиглэлүүдийг нэгтгээд за чадварыг дөрвөн түвшинд ангилж авч үзсэн байгаа. За албаагч, байгууллага, систем, шинэ орчинд ажиллах чадвар. За энд нэг чухал зүйл байгаа. Чадвар гэдэг нь зөвхөн одоо сургалт бас биш байх нь те. Энэ бол системийн түвшний ойлголт гэдэг нь та бүгд харж байгаа. За одоо ингээ үр дүнгийнхаа одоо хэсэг рүү оръё. За судалгаанд нийт 130 гаруй одоо төслүүдийг хамруулсан үүнд одоо яам агентлаг, орон нутгийн байгууллагууд, за мөн олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрүүд багтсан. За эдгээрийг нэгтгэж одоо зураглалыг гаргасан. За тэгэхээр дэд чиглэлүүд болон чиглэлүүдээр ингэ харагдаж байна. За дараагийн слайдн дээр таад маань харж байна. За энэ давхардал хийдлийн индексүүдийг бодож харгасан байгаа. За аль чиглэл улаанаар харагдаж байгаанууд нь энэ бол давхардж байгаа сургалт хийгдэггүй байгаа сургалтууд гэсэн үг. Цэнхрээр байгаанууд нь давхардж байгаа сургалтууд гэж харж байна. За энэ ерөнхий тархалтын хувьд авч үзье. За эндээс харахад бол за системийн чадвах буюу институцийн чадвахын чиглэлээр бол хамгийн өндөр сургалтууд хийгдэж байна. За мөн албан хаагч энэ чадвахыг бэхжүүлэх одоо төсөл хөтөлбөрүүд бол дараагийнхад нь орж байна. Байгууллагын чадвах 3-д нь. За шинэ орчинд ажиллах чадвах одоо энэ чадвахын чиглэлийн одоо төсөл хөтөлбөрүүд хамгийн бага байгаа. Тэгэхээр энийг бид нар бол тэнцвэргүй тархалттай байгаа гэдгийг харж байгаа. За дэд чиглэлээр нь харуул те. За дэд чиглэлээр нэг зураглал тод харагдаж байгаа. Төслүүд ихэвчлэн сургалт, бодлого, дижитал чиглэлд төвлөрч байгаа. Харин та бүгд харж байгаа эрсдлийн удирдлага, data governance, за энэ сэргэх чадварын одоо чиглэлийн чадхуудын төслүүд бол маш бага. Энэ чиглэлээр бас баг хийгдэхгүй байна гэж хэлж болох юм аа. За гол үр дүнгийн талаас нь авч үзвэл тийм ээ. За төслүүдийн дийлэнх нь ер нь сургалт чиглэлтэй байгаа. Гэхдээ сургалт нь системийн өөрчлөлтөнд хүрэхгүй байх магадaltaй. Мөн одоо гүйцэтгэлтэй холбогдохгүй, үр дүн хэмжигдэхэд хэцүү байгаа тийм. Тиймээс сургалт давмгаасан бэхжүүлэх одоо төсөл хөтөлбөрүүд их байгааг бас энэ дээр гаргаж ирсэн байгаа. Тэгээ энэ дээр бас анхаарах хэрэгтэй байна. За хийдлийн тухайд гэвэл одоо хамгийн чухал эрсдлийн удирдлага, data governance, за тэгээ хяналт, сэрэх чадвар гэсэн чиглэлүүд ер нь орхигдсон байна. Энэ чиглэлийн одоо чадвах бэхжүүлэх чиглэлүүд орхижээ. Тэгэхээр одоо эдгээр нь системийн одоо хамгийн чухал хэсэг байгаа уг нь бол. За тэрийг бас анхаарах хэрэгтэй. За давхардлын хувьд сургалт, бодлого, за мөн донор төслүүд дээр их давхардал байгаа харагдсан. За нэг асуудал дээр олон төслүүд ажиллаж байна гэсэн үг. Гэхдээ үр дүн нэгтгэж гин үгүй юу? За энэ дээр бас анхаарах хэрэгтэй байна. За дүнэлтийн хувьд та слайд дээр харж байгаа бах. За энийг маш товчхоноор хэлвэл олон төсөл байна. Гэхдээ системийн үр дүн хязгаарлалт байна гэж үзэж байгаа. За гол шалтгаан нь нэгдсэн удирдлага, мэдээллийн систем, нэгдсэн зохицуулалт сул байна гэсэн одоо ийм одоо үр дүн гарч байгаа. За шийдлийн хувьд гэвэл 3 чиглэлийн шийдлийг бид нэр санал болгож байгаа судалгааны баг. За нэгдүгээр системийн шийдэл. За энэ дээр системийн шийдэл дээр юу байх вэ гэхээр нэгдсэн бүртгэл, ялангуяа чадвахын үрээг одоо боловсруулж батлах хэрэгтэй. Тэр нь одоо фреймворк гэж байгаа. За хоёрдугаарт гэвэл уялдааг сайжруулах хэрэгтэй тий. За донор байгууллагуудын одоо зохицуулалт хэрэгтэй байна. Нэгдсэн зохицуулалт. За гуравдугаарт үр дүн, гүйцэтгэлд
одоо суурилсан үр дүн гүйцэтгэлийн уялдаа тайлгнал гэсэн одоо ийм одоо 3 шийдлийг яралдаа хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Ингээд эцэст нь хэлэхэд нэг санаа хэлэх гээд байгаа нь тэгэхээр чадвар бэхжүүлэх гэдэг нь зөвхөн одоо сургалт хийх асуудал биш, харин энэ бол системийг сайжруулах асуудал гэдгийг одоо хэдүүлээ бас анхаарах хэрэгтэй. Ялангуяа сүүлийн үед та манайж байгаа эрсдлийн удирдлагын чадвар хэр байгаа вэ гэдг нь маш олон асуудлууд дээр сүүлийн үед бас харагдаад байгаа. Тэгэхээр ялангуяа одоо энэ сүрэн дэвсгэрлэх гэдэг юм уу, тэр resilience гэдэг дээр бас нэлээд том одоо бодлоод явагдаж байгаа юм байлээ. За энэ чиглэлийн одоо бодлогыг маш урдтай энэ төрийн албаны чадвар хөгжүүлэх тал дээр оруулж ирэх нь чухал байна. Яг тэгэхээр одоо дэлхийн нийт ямар байгаа вэ? Бид нар бол одоо илүү хавтгай гэдэг юм уу, эдийн засгийн болон улс төрийн гэдэг юм уу, олон улсын харилцааны юм нэг одоо шугам байгаа. Тийм учраас бид нар одоо сүрэн дэвсгэрлэхээс илүү магадгүй бид нар илүү харсан, илүү нээн илрүүлсэн байдлаар илүү чадахчих зайлшгүй шаардлага байна гэж үзэж байна. За ингээд судалгааны үр дүн маш товчхон танилцуулт юм байна. Та хэд маань сургалт говцыг юм байна л ороод дэлгэрүүлж үзэх боломжтой байгаа шүү. За анхаарлаа тавьсан. Тэгээд энэ одоо судалгаануудыг бид ингээд хийгээд үзэхээр зэрэг яам зарим одоо яам агентлаг дээр нийтлэг чиг үүргийн мэрэгжил энэ хүний нөөц нь бол арай давмгай болчихсон. Ийм нөхцөл байдлууд харагдаад байгаа. Тэгэхээр дараагийн одоо бодлогын баримт бичиг гаргах энэ үйл ажиллагааны хүрээнд энэ асуудал дээр бол одоо зайлшгүй анхаарал хандуулж ажиллах нэ гэдэг ийм дүгнэлтийг бол бид бас олж харсан. За энэ чиглэлээрээ ч одоо бодлогын одоо шийдвэр гаргаж байгаа байгууллага, удирдлага, төр засгийн удирдах дээд байгууллагын төвшөнд судалгааныхаа дүнгийн хүргэж ажиллуулсан байж байгаамаа. За хоёр дахь асуудлын хувьд болохоор зэрэг энэ төсөл хөтөлбөр төрийн албаны чиглэлээр чадвар хөгжүүлэх гэхээр манайхан л ерөөсөн голдуу сургалт гэж ойлгодог. Сая Мөнхбаатар доктор бас хэллээ. Сургалтаас гадна одоо техник, тоног төхөөрөмж, компьютер одоо юу гэдгийг энэ зүйлээр туслаж явж байгаа энэ зүйлүүд бол яалтчгүй төрийн албаны чадвар хөгжүүлэх хэмжээнд бас ороод явдгийм байна гэдгийг бас харсан. За бид нэр цаашдаа нэг анхаарах зүйл одоо ямар зүйл гарсан бэ гэхээр энэ төсөл хөтөлбөрийн нэгдсэн судалгаа бүртгэл хийх асуудал зайлшгүй шаардлагатай юм а гэдэг нөхцөл байдал үүсээд байгаа. Магадгүй одоо Монгол улсын 330 сумаас нэг сум нь гадаад улсын аль нэг мужтай, байгууллагатай, тосгонтой хамтын одоо гэрээ хийчихсэн, хамтран ажиллаж идэг. Тэр газрууд нь ирэхээр тэнд нэг ширээ сандал компьютерч байдаг юм уу, магадгүй түргэний тэрэгний дэмжлэг үзүүлдэгч гэдэг юм уу ингээд хардаг. Харахад бол одоо техник туслалцааны дэмжлэг үзүүлээд байгаа юм шиг харагдаж байгаа бол цаана төрийн албаны үйл ажиллагаа хэвийн тасралтгүй явхад одоо тусламж үзүүлээд ажиллаж идэг ийм зүйл байдаг юм байна. Тэгэхээр энийг бол бид нэгдсэн журмаар бүртгэлжүүлэх, системд одоо бүртгэл хийх, мөн одоо хяналт тавих төсөл хөтөлбөрийн одоо үйл ажиллагаа зарим газараа давхцдаг, зарим газараа ерөөсөө хүрэлцээгүй байдаг. Ийм нөхцөл байдлууд одоо ажиглагдсан учраас энэ чиглэлээр бас одоо анхаарч ажиллахаар бид хэд төлөвлөн ажиллаж байгаа. Ийм зүйлүүд бол бий. За энэ жил төрийн албаны зөвлөлөөс судалгааны хүрээнд хэд хэдэн одоо асуудлыг бас хөндөж тавиад 6 судалгааны асуудлыг одоо гаргаад түрүүчээс нь тендер зарлалцсан явж байгаа. Судалгааны багууд 2 дээр нь бол нээлттэй тендерээр орж ирнэ. Гэхдээ энд бол мөн харьцуултын арга явах бах. За хажуугаар нь одоо бас баг хэмжээний гэдэг юм уу да судалгаанууд явна. Тухайлх юм бол өнгөрсөн жилийн төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөн тоо бүртгэлийн тайлангаас 18 мянган төрийн албан хаагч одоо төрийн албанаас ямар нэгэн байдлаар гарсан байна гэдэг нөхцөл байдал үүсч улсын их хурл дээр тайлангаа тавихад энд бас анхаарлаа хандуулах хэрэгтэй юм байна гэж чиглэл өгсөн. Энэ чиглэлийн дагуугаар одоо мөшгөх судалгаа гэдгийг хийж байгаа. Төрийн албанаас гарсан, халагдсан, чөлөөлөгдсөн энэ 18 мянган хүн одоо төрийн албанд байдгийн байна уу, хувийн хвшилд байдгийн байна уу, гадаад дотоодын төсөл хөтөлбөрт төрийн бус байгууллагт ажиллахаар явсан байдгийн байна уу гих зэргийн мөшгөх судалгааг одоо хийлгэх ажиллагаа ерөнхийдөө эхлэл шатандаа ороо явж байгаа. Гэх мэтлэнгийн ийм ажлууд явж байгаа. За дараа бид одоо бас энэ судалгааныхаа хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, тэдний одоо ажиллах боломж, ажиллах орчин одоо болж гэнэ үгүй юу гэдэг энэ чиглэлийн судалгаа хийсэн байгаа талаар бас танилцуулахаар тооцоолсон байж байгаа. Энийг бас одоо танилцуулаад явах болно гэдэг.
Тэгээ өнөөдрийн одоо та бүхэнд мэдээлэл хүргэх үйл ажиллагаа маань ерөнхийдөө мэдээлэл өгч байгаа учраас ямар нэгэн одоо асуулт авахгүйгээр үүгээр өндөрлж байна. За дараагийн эх 7 хоногийн пүрэв гарагийн энэ цагтаан одоо иргэн уулзцгаая. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.